Амжилтын түлхүүрөөс шаргуу хөдөлмөр гэж бидэнд үргэлж ирдэг. Илүү олон цагаар хичээлцэх нь илүү сайн үр дүн авчрахад хүргэдэг гэж итгэдэг. Гэтэл энэ үнний зөвхөн нэг тал бол яах вэ? Хэрэв бага хичээлдэгч илүү ухаалгаар суралцдаг сурагч үнийн эрэхтэй бусдыг ардаа өргөдөг бол яах вэ? Шаргуу хичээлцэх нь ихэвчлэн иймэрхүү харагддаг. Олон цагаар дахин унших, тодруулах, шалгалтын өмнө шүнжин цээжлэх. Эдгээр аргууд нь үр бүтээлтэй мэд санагддагч танин мэдхийн шинжлэх ухаан үнийг маш үр ашиггүй гэдгийг нотолдог байна. Эдгээр нь чадамжийн хуран мэдрэмжийг бий болгодог ба өөрөөр хэлбэл та материалыг таньдагч яг хэрэгтэй үедээ эргэн санаж чаддаггүй. Гол учир нь мэдээллийг тархиндаа оруулахдаа биш, харин түүнийг эргүүлэн гаргахад байдаг. Үүнийг идэвхтэй эргэн санах буюу active recall гэж нэрлэдэг. Дахин уншихын оронд тархиа сорж мэдээллээ эргэн санаарай. Энэ нь таны тархинд тухайн мэдээлэл чухал гэдгийг ойлгуулж, ой санамжийн бат бөх урт хугацааны холбоосыг бий болгодог. Таны тархи ашигладгүй зүйлээ мартахаар бүтээгдсэн байдаг. Завсарлагтай давтал буюу spaced repetition мартахын эсрэг биш, харин түүнтэй уялдаа ажилладаг. Мэдээллийг анхаарлын чухал үеүүдэд давтан үзнээр та тархиндаа үүнийг урт хугацаанд хадгалах тохиог өгдөг байна. Энэ нь бүхнийг нэгдүгээр цээжлэхээс хамаагүй илүү үр дүнтэй юм. Эцэст нь анхаарлаа сулруулахгүйгээр ухаалгаар хичээлээрэй. Нэгэн зэрэг олон үйлдэл хийх гэдэг бол худал зүйл юм. Бидний тархи нэг удаа зөвхөн нэг зүйл төвлөрөхөд хамгийн сайн ажилладаг. Помодоро техникийг ашиглаж үзээрэй. Энэхүү техник нь 25 минут эрчимтэй төвлөрч ажиллаад дараа нь 5 минутын завсарлага авах юм. Энэ нь таны тархийг даалгавартаа төвлөрөхөд сургаж ядаргаанаас сэргийлдэг байна. Ингээд өөрийнхөө сурах арга барилыг бий болгоцгоё. Хичээлийн дараа тэмдэглэлээ зүгээр нэг дахин унших биш, харин идэвхтэйгээр эргэн санаарай. Ирэх 7 хоногийн турш богино хэмжээний дасгал ажлуудыг хийх хэрэгтэй гэж цагийн хуваарьтай тусгаж өгөх хэрэгтэй. Мөн хичээллэхээр суухдаа анхаарал сарниулах бүх зүйлийг зайлуулж, богино хугацаанд эрчимтэй төвлөрч хичээлээрэй. Энэ систем нь хичээллэх явцыг стресстэй марафоноос үр дүнтэй удирдах болохоос алхмуудын цуваа болгон хуургана. Тэгвэл энэхүү арга барил нь өдөр тутамдаа яг ямар харагддаг вэ? Нэг бодит жишээ авцгаая. Таныг математикийн хичээл дээр логарифмын дүрмийг сурсан гэж төсөөлье. Хичээл үдээс хойш 3 цагт дууссан. Бидний баримтлах ухаалгаар хичээллэх төлөвлөгөөг хамтдаа харцгаая. Тэр өрөөдөө тэмдэглэлээ зүгээр нэг дахин унших хэрэггүй. Идэвхтэй эргэн санахыг ашиглах цаг боллоо. Чимээгүй газар олж 25 минутын помодоро цаг тавиад уцаа хол тавиарай. Та мэддэг зүйлээ эргэн санаж, ойлгохгүй байгаа зүйлээ тодорхойлон ойлголтын цогцолгоогоо нөгсөв. Энэхүү төвлөрсөн идэвхтэй хичээлтэй олон цагаар идэвхгүй уншихын оронд 30 минут хүрэхгүй хугацааг та зарцуулсан байна. Маргааш нь мартах үйл явц аль хэдийн ихэлсэн байдаг. Таны анхны завсарлагтай давталтыг хийх цаг боллоо. Энэ бол хичээллэх биш, харин 5 минутын тархины дасгал юм. За одоо 7 хоногийн эцэс рүү шилжье. Нэм гарагт та дахин 15-20 минут зарцуулах боловч энэ удаад хэдүүлээ мэдлэгээ ашиглана. Та логарифм 5x-ийг хуваах нь 2-ыг хэлбэрчлэх гэх мэт хідэн бодлого бодож дасгал хийнэ. 7 хоногийн дараа багш гинтийн шалгалт авахд та сандран санах гэж хичээх шаардлагагүй болно. Мэдээж тэр дорхноо ашиглахад бэлэн байна. Та 7 хоногийн турш энэ ойлголтод нийтдээ 1 цаг орчмод зарцуулсан бол шаргуу сурагч шалгалтын өмнөх оройн 3 цаг цээжилсэн ч 7 хоногийн дараа гэхэд мартчихдаг. Энэ зүйл хийсний үр дүн нь бага цаг хичээлж, бага стресстэж илүү сайн амжилтанд хүрнэ. Энэ нь гоц ухаантан байхдаа биш, харин зөв стратегтэй байхдаа оршино. Энэ нь хичээлдээ анхаарахгүй байх тухай ойлголт биш, харин ухаалгаар суралцаж эхлэх тухай юм. Эдгээр аргуудаас алийг нь та хамгийн түрүүнд туршиж үзэх вэ? Доорх сэтгэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.